Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биен тамир спортын улсын хороо Дархуул аймгийн засаг дарганд хамгийн газар Биен тамир спортын газар хамтран Биен тамир спортын салбарын улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын тэмцээнийг 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Дархуул аймагт зохион байгуулж байна. Өнөөдөр спортын 7 төрөлт тэмцээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биен тамир спортын улсын хороо нийслэлийн Биен тамир спортын газар болон 21 аймаг 9 дүүргийн Биен тамир спортын газар зэрэг нийт 35 байгууллагын 650 гаруй албан хаагчид оролцож байна. За яагаад одоо спортынхан өөрсдөө одоо ингэж спортын төрлөөр одоо өрсөлдөх болов гэхээр яг маш олон тэмцээн наадамд бол хүүхд залуучууд оролцуулж байгаа өөрсдөө ингэ үлддэг. Энэ спортын арга хэмжээ бол өөрөө бас одоо хүмүүсийн харилцааны асуудал байдаг. Тэгэхээр энэ 21 аймаг 9 дүүргийн хүмүүс маань хоорондоо уулзаж ярьж арга туршлагаа одоо солилцох танилцахын болцоог бол бид нар яамнаас бол олгож байгаа. Энэ жил болох дээр хүүхдийн спортын наадам, Монголын бүх орд түмний спортын наадам гэдэг маш олон одоо төвлөрсөн томоохон арга хэмжээнд маш удаан одоо хугацаагаар бэлтгэж одоо оролцох ажлыг зохион байгуулж ингэж маш их ажилтай байсан. Тэгээ оны сүүлчээр бол бид нар ингэж сайхан уулзах юм болцоо олгож байгаа. За маргааш бол залуучууд театр Биен тамир спортын салбарын улсын зөвлөгөөн одоо болох гэж байна. Энэ зөвлөгөөнийг анх удаага соёл спорт аялал жуулчлалын яамтай болсноороо бас анхлан хийж байгаагаараа бас гонцлог олон салбарын олон одоо төлөөлөгч нар маргааш одоо ирж оролцсон. Татварын газар, спортын байгууламжуудыг удирдах байгаа бизнесийн төлөөлөл одоо сангийн яам зэрэг одоо олон газруудын одоо хүмүүс оролцож Биен тамир спортын одоо салбарын чиглэлийн мэдээллүүдийг өгөн цаашдын одоо ажлын зорилттой ярина. За энэ салбарын одоо хүмүүсийн саналуудыг одоо ингэ сонсч ажиллахаар одоо ингэ төлөвлөж ажиллаж байгаа. Ингээд энэ арга хэмжээг одоо зохион байгуулж хөлөөж авсан засаг даргын хамгийн газар болон Биен тамир спортын одоо газрын хамт олондоо соёл спорт аялал жуулчлалын яам болон Биен тамир спортын улсын хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлээ талархал илэрхийлье. Энэ болцоог олгосон Дархуул аймгийн засаг дарга түүний хамгийн газрын хамт олон соёл спорт аялал жуулчлалын яам Биен тамир спортын улсын хороо за ингэж одоо төрийн байгууллагууд бид нар хамтарч бас энэ ажлын цаана гарч байгаадаа их баяртай байна. За энэ одоо Дархуул аймгийн аливаа одоо арга хэмжээг зохион байгуулж чаддаг гэдгийг одоо харуулах юм сайхан боломж олж байгаа. Дархуул аймгийн иргэд соёлтой, спортлог бүх талаар одоо улсдаа тэргүүлдэг ийм аймгийн хувьд одоо энийг зохион байгуулахад надад тийм харьцангуй манай байгууллагын хувьдаас сэтгэл одоо санааны хувьд айгүй өндөр ийм сайхан мэдрэмжтэй ийм сайхан байлаа. Тэгээ өнөөдрийн хувьд одоо 35 байгууллагын 700 орчим хүмүүс ирж спортын салбарын улсууд ирж одоо Дархуул аймагт чуулж байна. 3 өдрийн турш зохион байгуулагдана. Хамгийн гол ач холбогдол нь бид нар улсын зөвлөгөөнөө 8 жилийн дараа хийж байгаагаараа онцлог байна. Дархуул аймгийг одоо сонгож ирж байгаа Биен тамир спортын салбарын одоо бүх салбарын одоо ажиллаж байгаа албан хаагчтай бас юуны дөрөндөөс талархлаа илэрхийлье. Энийг одоо зохион байгуулахад одоо зөвхөн манай байгууллагын хүч биш, төрийн байгууллагуудын аймаг орон нутгийн удирдлагын хэмжээнд одоо маш өндөр түвшинд дэмжиж хүлээж авч ажилласан баг хамт олондоо бас талархлаа илэрхийлье. Биен тамир спортын улсын зөвлөгөөн 3 дахь удаагийн улсын зөвлөгөөнд Ховд аймагаас бид нэр ирж оролцож байгаа. За манай аймаг спортын бүх төрөлд оролцож байгаа. За зөвлөгөөнд болон спортын арга хэмжээнд нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажилтны албан хаагч, дасгалжуулагч, мэргэжилтэн гэсэн ингээд 23 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Сайхан байна. Бас сайхан зохион байгуулалтаа бас ажилтны албан хаагч, мэргэжилтэнгийнхаа дунд спортын арга хэмжээ, зөвлөгөөн гэдэг ингээд аль болох аятай таатай нөхцлөөр зохион байгуулж байгаад одоо бид бүгд бас талархалтай байна. Тэгээ арга хэмжээ маань сайхан эхэлж байна. Нээлт сайхан боллоо. Одоо тэгээд дараагийн арга хэмжээ нь сайхан болох байхаа л гэж бодож байна. За Говьтай аймгийн Биен тамир спортын газар маань нийт одоо 16 хүний бүрэлдэхүүнтэй Биен тамирын салбарын улсын зөвлөгөөнд оролцоо хийсэн. За энэ арга хэмжээ энэ жилийн тухайд бол одоо улсын зөвлөгөө болж байгаагаараа бас онцлог байна. Бид өхөн бас салбарынхаа ажилчдын одоо багш дасгалжуулагч одоо төвчлэгээний ажлынхаа бас ур чадвар спортын арга хэмжээг бол одоо ингээд 3 дахь жилдээ зохион байгуулж явуулж байгаа. За өнгөрсөн жилүүдэд бол бид нар бол одоо Хэнтийн аймаг анх
энийг санаачлан зохион байгуулсан. За тэгээ ар хангаа аймагт бас өнгөрсөн жилд бас оролцсон байж байгаа. Ер нь бол ингээд хооштой ер нь цаар хүрээ нэмэгдэж байна. Бид өхөн бас энэ одоо наадамд оролцохын тулд бас хүмүүс өөрсдийгөө бэлддэг болсон байна. Энийг хүлээдэг болсон байна. Ер нь бол одоо биеийн тамирын салбарын бол хагас бүтээсэнд бол дандаа хүмүүсийн тийм одоо уралдаан тэмцээний зохион байгуулж явуулдаг завгүй байдаг. А бид бүхэн бас өөрсдийнхээ бас одоо энэ ямар төрлийн спортод бол хавьяас чадвар байгаа. Энийгээрээ бас сорж байгаадаа бас их онцлог байна. Өнгөрсөн жилд Гавалтай аймаг бол бас 21 аймаг 9 дөрвийн хэмжээнд бол 2 дугаар байр эзэлсэн байгаа. Манай баг тамирчид. Тэгээ энэ жил бас хүчтэй өрсөлдөгч яах болноо. Арга хэмжээг бол дархан аймгийн биеийн тамирын спортын газар болон мөн одоо бас засаг даргын тамгын газар тийм зохион байгуулалтаас өндөр түвшин зохион байгуулагдаж явагдаж байна. Бид нар бол бас энд бас их таатай байна. Ер нь бол тэгээд одоо спортын 7 төрөлд бол одоо аймаг 21 аймаг 9 дөрвөн маань бас их бэлтгэлтэй бас мундаг оролцож байгаа нь бас харагдаж байна. Тэгээд нийт тамирчидтэй бас амжилт хүсье. Маргааш буюу 10 дугаар сарын 11-ний өдөр болох биеийн тамирын спортын салбарын улсын зөвлөгөөнөөр биеийн тамирын спортын удирдлага зохион байгуулалтын асуудал, биеийн тамирын хөгжлийн асуудал, спортын тэмцээн, наадам, олимпийн бэлтгэл сургалт сэдвээр 3 салбар хуралдаан болж 13 илтгэл танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх юм а. Биеийн тамирын спортын салбарын улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын тэмцээний нийт оролцогчдод амжилт хүсье.